сандардаг хоёр найз охинтой уулзгаар тохирсон. Тэгээд нэг найз охиныгаа дайрч авахад ирсэн байна. Би найз охтуудтайгаа нөгөө ланч идчихэд тэгээд дараа нь Ингүнэгээ явж авах болохоор машинтайгаа явж байгаа. Түүнээс өгнө бол Дүлгүнөгийнхаа машинтай бид гурав хаяа нэг гарч ланч идэх уулзчихтэй. Тэгээд ойрд ерөөсөө хичээл сургууль эхлээд аюу завгүй ерөөсөө уулзаж амжихгүйсэн. Тэгээд өнөөдөр ямар ч байсан зав гаргаад гурлаа нэг ланч игээд гарч ийн. Тэгээд манай Дүлгүнөө шин цүнх нэгсэн гэсэн. Манай энэ хаваар чинь зүгээр нэхэмлэр хоббиэр байна. Ийм гангаа ах юм биш. Зүсэнэ. Яна ямар гоё юм бэ нэ за. Энэ харалтаа та нар ийм хөөргөн зүг. Юу ээ дэлгүүрийн цүнхтэй наачаа. Ийм түгжин мөгжөө яаж хийсэн юм бэ? Дараа нь заач. Та дэлгүүрийг санаж байна. За одоо бит хоёр явж. Өөр нэг найз охин аав. За тийм явцгаая. Харин тий. Гороо хөхтэй. Охинлог ааштай. Бочмөр бүр охинлог болоод. Тий. За бид гурав хоолны цаг арай болог болоход ганц нэг дэлгүүр оролцож байна. Бүрээ тэрлээ. За окага. Маск засгаа. Хоолнд арахтай болчихлоо. Яри манай хоёр найз охиноор юу вэ? Шилийн худалдаж аваад тийм шилийн худалдаж аваад тэгээд нэг шил нь ийм өвдөө. Энэ хараа ингээд товхноос авдаг байхгүй юу? Энэ аюу гоё амттай. Зарим хүн гоё. Ялуу нь гоё юм дэлгүүрээ. Манай хүмүүс ойрхон байдгүйсэн. Ус үзмээ би ноён байна тий. Манай око нөгөө бид гурав гатхан бол арай уцаан тэгээд хийл ус сайтай юм болохоор ингээд окогоос зөндөө их юм сурдаг. Тэгээ би нөгөө цагийн ажил хийгээд миний хүлэн айгуу хөвдөд байгаа. Тэгээд ийм амснууд байдаг гинэ. Зүгээр юм байна тий. Манай монгол охтууд энэ төр цагийн ажил хийдэг бол энэ ингээд загварын тавьсан байгаа юм байна тий. Амар бариу юм чам. Энэ болохоор шилбэндээ л хийчтэй. Энэ болохоор гуйуу гэхлээ татчихдаг юм байна. Энэ айгүй нэмэртэй. Тэгээд ийм олноороо байгаа зарагдчихж байгаа юм чи бас япон хүмүүс айгүй их авч хэрэгэлдэг л ах тий. Тэгвэл мэндэд хэрэгтэй л. Би бас хэрэгэлдэг байгаас нэ. Тэгээ охтууд хөлн өвддөг, янз бүрийн цагийн ажил, олон цагаар зогсдог ажил хийдэг бол бас зүгээр юм биш үү. Зя. За Дүлгүнөө бит хоёр одоо гар урлагийн клубтэй оког гурав татаад тэгээ 100 утас ав гэд яаж энэ бид гурав орж ирсэн чинь энэ манай гэрээ хажууд нэг шинээр нэгдсэн дайсогийн салбар ийм хөөрхөн нөгөө зохион байгуулалтаа юу ячиж найпа шалан дээр ингэ хийсэн байна. Тэгээ англиар бичсэн, японоор бичсэн. Hacemos neja de osurai desu ka? Hai. Sumimasen. レセプのお客様のに食後にデザートついておりますので、お声掛けください。はい。Ikaw na yatin, bakit sa Biyaha himjigger. Cinta pa din siya. Okay, pero ийм байсан чам. Ikaw нэг махин багт хэ. Оо яг нүүртэ халаад байна тийч юм. Би харин би хойсоо китигээс бодчихсон. Нүүртэ халаад. Энэ модинаас шаардсан байдаг. Модинаас шаардсан байдаг. Хамттай байдаг. Чи урд шаардсан юм уу? Тэр аюу гай нэг хиншүүн нэгтэй. Үстэй. Чи материалтай нөгөө нэг юуныхаа спарны дэлгүүрээс авсан юм тий? Гинжиг нь тэгээд нэг уусаа нэг зөвхөн хитүү уусаа авсан.
Тэр аим том бүдүүцсэн. Мараа дамар шиг юм тий. Тэгээд дахиад өгсөн баг. Оо тийм үү. Хад жоохон өгсөн. Тэрүүгээр дахиад юм жижигхэн Тэгээний цог байдаг. За одоо Ан зохион гिचаас нөгөө нэг хоёр хайгаа амар байна. Нэг л цонх орчил. Би одоо нэг гурван цонх юм өөрөндөө орчил. Тэг хэр удаан гэсэн хавраад бараг нэг өдөр. үгүй яг одоо ийм аахгүй. Яг энэ одоо энийг би нэг өдөр гэсэн. Энэ дээгүүр давж байгаа энэ бисгээд нэг өдөр гэсэн. Ингээд болчихж байгаа. Тэнгүүд энэ жин эднэрийг ингээд дэлгүүр очиж аваад ингээд тэгсээр ингээд 3 өдөр. 4 ер нь бол хурдан хийвэл 3 өдөр болно. А би тэгээд нөгөө нэг завгүй хүүхдүүдийн хажуугаар хийсэн болохоор ингээд 5 өдөр болсон. За хажуугаар чинь нэрийн хаажид юм хүмүүс хийж байгаа хүүхдүүдэд онцлосоо аваад ингээд хийж байгаа. Айгуу завгүй хүн шүү. Айгуу завгүй хүн. Нэгтгэж завгүй Завгүй, хайртай завгүй. Ерөөсөө завгүй гэж. Бид гурав сайхан хоол идэх дуусчлаа. Өдөө ээжтэйгээ яриад. Энэ хараа ингээд бид гурийн хоолны мөнгөнд ийм болсон байхгүй юу? Гэсэн чинь амар хөөрхөн нэг хүний тэд болно гэдэг ингээд 3 хуваагаа нэг хүний тэд мөнгө ингээд бодоод цаанаас өгсөн биш үү? Тийм байна тий. Япон болохоор ингээд нөгөө хоол идэд яхаар 10% байт юм байна. Дэлгүүрт 8% байдаг тий найзаа. Тийм яг бол хүнснүүд бол 8%. Тэгээ нөгөө нэг одоо жишээ нь комбинид болохоор ингээд хүнс аваад дотроо идэв штэ. Тийм бол бас яг 10% төлнө. Яг дотор нь тэр мисэг хэрэглэх юм бол ийм болонготой. Тэгээд нөгөө take out нь болохоор 8%. Авч яваад тухайн газар нь идэхгүй гэх юм бол 8%. Тэр газар нь сервисээ аваад идэж яах юм бол 10%. Японд намайг ирж байгаа чинь тийм татвар чинь 5% байдаг. Тийм үү. Тэгээ намайг ирснээр нэг удаагүй 8 болоо. Тэгээ одоо 10 болцсон. Тэгээд хоёр найзтайгаа яриад Япон улсад нөгөө хүүхэд өсгөх ямар байдаг. За тэгээд ээжүүдэд ямар асуулт тулгардаг. Тэгээд юмнууд асуудлуудаар хоёр найзтайгаа нэг зочинтой влог хий гэж ярьлаа. Тэгээд энэ хоёртой өдрөө тохироод манай хоёроос влогт маань орё гэж зөвшөөрөө. Явж гин. Энэ залах хоёр жиг хатаа. Өнөөдрийн влогийн од боллоо. Тэгээд ээжтэйгээ яриад. Тэгээд Тэндээ гоё вэбтэй ресторан байна. Магшаарж идчихэл. Одоо бид гурав явж ингүүнээ авнаа. Манайх энэ хараа. Манайх юм нөгөө сандлаа халтраад байдаг. Сандлын юу таахгүй. Сандлынхаа доор юм оймстай. Тэгээд энэ оймс нь ингээ хог татгаад. Харж байна таад. Тэгээд дээдх нь юм хөөрхөн ирд байна. Хөөрхөн магад. Энэ ингээд 8 ширхэг Amazon-д. За 990 yen гэдэг чинь 20 эд Монгол мөнгөөр бол нэг 20 эд мянга төгрөг юм тий. Тэгээд энэ нөгөө амархан ингээд сугараад авахгүй энэ нөгөө ийм эрдэнэ дээгүүрийн ийм юмны бөглөө шиг Японд ч нөгөө айлууд ч ерөөхдөө айгу чимээгүй байгаад тэгээд доод айлдаа айл болох чимээ төвөг учруулахгүй шиг бас юм хэлээ байдаг. Тэгээ манай ивэл чинь зүгээр энэ сандлыг чинь нааш нь цааш нь авчиж байгаад түрээд идэх байхгүй. За харч бэлэг авмаар байна. За дөрөвдүгээр тоног чинь бичиг. За хийлээ гэж бодож байна. Яа гэж бодож байна. Дөрөвдүгээр тоног юу? Oh god.